үзэгчдээ Сайн телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің оргил цаг жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Аймгийн эрчим компани нь одоогийн байдлаар аймгийн ихэнх албан байгууллага болон аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж байгаа илээ. Өмнө нь энэхүү дулааны дамжуулалтыг үндсэн 8 сараар өгдөг байсан бол сүүлийн үед 7 сар болгож богиносгосон байна. Тиймээс энэ жил дулааны дамжуулалтыг ирэх 5 дугаар сарын 1-нд таслахаар болжээ. Аймағымыздағы эрчим компаниясы қазіргі жағдаймен аймағымыздағы көптеген ұйым мекемені жылумен қамтумен келеді. Алдында жылу мәселесі негізгі 8 ай көлемінде болса, соңғы жылдары 7 ай болдырып қысқартылған. Сол себепті биылғы жылу мамыр айының 1 күні тоқтатылатын болды. Аймгийн эрчим компани нь одоогийн байдлаар аймгийн ихэнх албан байгууллага болон аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж байгаа билээ. Өмнө нь энэхүү дулааны дамжуулалтыг үндсэн 8 сараар өгдөг байсан бол сүүлийн үед 7 сар болгож богиносгосон байна. Тиймээс энэ жил дулааны дамжуулалт ирэх 5 дугаар сарын 1-нд тасрах юм байна. Хэдийгээр энэ хугацаанд цагаагаар дулаардаггүй ч гэсэн төрөөс тийм захирамж өгсөн болохоор манай компани захирамжаал дагна хэмээн албаны хүн тайлбарлаж байна. Екінші бір айта кетерлік енді бұрын осы жаңа жылу жүйесі болғанда 8 ай менен бекітілген, бірақ енді оны 8 ай менен біз керектенілген жоқ әлі. 7 ай менен алдыңғы жылдары, былтырғы жылдары 7 ай 15 күн, кейбірі 7 ай 20 күн менен есептеліп, ол 20 қонақтың ақшасы кәдімгі күнге шектен алынбай жатқан жағдай бар. Үкіметіміздің қазір жағдайы өте ауыр. Содан болып мысалы жаңағы ақша теңгелерін уақытында тимей, тұтынушылар жаңағы барлық сол уақытында ақша салмай жатқан жағдайлар да тағы бар. Сондықтан енді біздің биылғы жылғы сол жаңағы аймақтың шығарған қаулы бойынша аймақ әкімінің 8 айды 7 ай болғызып тастаған. Сондықтан осы біз 9 айдың 25-26-сынан бастағанбыз өткен жылы 2016 жылы. Осы биылғы 2017 жыл 5 айдың 1-інде жылу тоқтайды. Ал енді бұл біздің ауа райды өздеріңіз біліп отырсыздар, әсіресе осы мектеп, жаңағы ауруханада, әсіресе мына балалар, жаңағы босанатын әйелдер босанатын жер, сосын сеселіктердің жағдайлары өте ауырлайды. Енді оны біз жыл-жылда бүйтіп қарағанмен біз өз қалтамызда көтермей бара жатыр. Өйткені біз бір бойлерді жаңағы орталыққа салу үшін 250 мыңнан жоғарысы 300 мыңға таяу ақша қаражат шығады. Сондықтан енді біз енді 2 жерге салып жаңағы пеш-мешімізбенен дегенде біздің енді ол қалтамыздағы көтеретіндей жағдай жоқ. Қазір енді халықтан, бүткен мекемелерден алатын ақшаның өзінің саны бізде алашағымыз 600 мыңнан жоғары қарай ақша бар мысалы. Сөз соңында айтып кетейін дегенім сол әсіресе мына енді ол бірден біз жылуды мен қанымдап отырғандықтан біз бермейміз деп тағы айта алмаймыз. Бірақ біз шарт жасамау итіндей сондай жаңа заңында бар екен. Әсіресе сол 1-ші, 2-ші, 3-ші алпыс үйдің, сол жаңа 36-шы ауыл тұрғындары және 24 ауылдың тұрғындарына енді ескертуім осы биылғы жылға сиыстырып, осы жаз айының 3 айында сол жаңағы құбырдарын ауыстыртып, жаңарттырып, икстаспорға кіргізіп алатын болатын болса өте тамаша болып отыр деп айтқым келеді. Ал енді сөз соңында барлық халыққа енді осы өлкей халқына бақыт тілейміз. Осы келешекте бірігіп жұмыстауға енді сенемін. Сондықтан енді сіздер бізбен, біз сіздерменен ары қарай осы жұмыс жүріледі ғой деп ойлаймын. Рахмет.
Манай аймагт баригдсан хуучны барилгуудад их засварын ажил хийгдээгүй учраас дулааны шуумын хоолой хагарт юм а. Дээрэс нь манай аймгийн аж ахуйн нэгж айл өрхүүд төлбөрөө хугацаанд төлдөгөө учраас Эрчим Баян компани нь дулаанаа хүссэн хугацаанд өгч чадахгүй байгаа ажээ. Тиймээс нэгэнтээ дулаанаар хангагдж байгаа учраас төлбөрөө хугацаанд төлж байхыг анхааруулж байна. Замын цагдаагийн албанаас жил бүрийн 4-р сарын 10-ны өдрийг хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр болгон өнгөрүүлдэг лээ. Өчигдөр манай аймгийн цагдаагийн алба 2-р бүрэн дунд сургуулийн багангийн багш сурагчдтай хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх удирдлагыг зохион явуулсан юм а. Мөн замын цагдаагийн тасгаас өнгөрөх 7 хоногт гарсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хэргийн талаарх албаны хүний ярианд анхаарал хандуулаарай. Жол полициясы басқармасының сәуір айының 10 күнінің баланың жол қатынасынан алдын ала сақтау күні ретінде атап өтеді. Кеше аймағымыздағы жол полициясы басқармасы 2-ші толық орта мектебінің кіші сынып оқушылары және ұстаздармен бірлесіп, баланы жол қатынасынан алдын ала сақтау күнін ұйымдастырды. Замын цагдаагийн албанаас жил бүрийн 4-р сарын 10-ны өдрийг хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр болгон өнгөрүүлдэг билээ. Өчигдөр манай аймгийн замын цагдаагийн алба 2-р бүрэн дунд сургуулийн багангийн багш сурагчдтай хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний зорилго нь зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багчууд, эцэг эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлийг дадал олгох, зам тээврийн осол хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд оршиж юм а. Эдгүүчид та бүхний өнөөдөр мэндийг хүргэе. За ингээд ус орон даяар ингээд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх. За зам тээврийн ослоо хохирсон хүүхдэд бас хүүхдэд хүндэтгэл үзүүлэх өдрийг ус орон тэмдэглэж байгаа. За ингээд өнөөдөр манайх Баян-Улгийн аймагт цагдаагийн газрын замын цагдаагийн тас бас энэ удирдлагыг ингээд Улгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн багангийн одоо дундаагийн сурагчтай хамтран ингээд зохион байгуулж байна. За энэхүү арга хэмжээ нь болохоор бас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх. За тэгээ зам тээврийн ослыг өртсөн, хохирсон хүүхдийг дуу хоолойг бас ард иргэд хүргэх. За тэгээд 12 нас хүргөө хүүхдийг бас харгалз хөнгөө замын хөдөлгөөнд оролцуулах байх талаар ингээд эцэг эх асран хамгаалагч ингээд уриалж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм а. 2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амнасаа алдаж, 34 хүүхэд хүндөвтөр хүнд байдлаар гэмтсэн судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92% нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр гэмтсэн хүүхдийн 52% нь нийслэл явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна. Үүнээс үзвэл эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалтын суудал, хамгаалах бүс хэрэглэдэггүй, буруу тээвэрлэдэг, орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, дүрм зөрчдөг, харин нийслэлийн хэмжээнд хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гинт гүйх, замын зорчих хэсэг болон ойролцоо тоглох сургууль цэцэрлэгийн зам орчин нь стандартын дагуу тогтжуулагдаагүй, түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хөнгөний хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг олгодоггүй, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй байх боловч дадал суугаагүй, жолооч нарын замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Одоо та бүхэнд аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хэргийн талаар албаны хүний мэдээллийг хүргье. За ингээд өнөөдөр тоогдсон энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд Баян-Улгийн аймагт цагдаагийн газрын замын цагдаагийн тасгыг бас өнгөрсөн 7 хоногт ажлаа ингээд танилцуулах гэж байна. Бас өнгөрсөн 7 хоногт бас зөрчлийн улмаас ингээд нийт 14 тээврийн хэсэг журамлагдсан байна. Цагдаагийн газрын тээврийн хэсэг согтол байр. За энэ эдгээр тээврийн хэсгийн хувааж үзвэл согтугаар тээврийн хэсэг жолоодсон 6, эрхийн үлгэр тээврийн хэсэг жолоодсон 6. За зам тээврийн ос холбогдсон улмаас журамлагдсан 2 тээврийн хэсэг. Нийт 10 тээврийн хэсэг журамлагдсан байна.
За юунаас харахад цогтгоор техникс жолоодох зөрчил маань нэг уурахгүй байна. Өдөрт нэг жолоос заавал цогтгоор техникс жолоос зургуулсан гэдэг арга хэмжээ авах гэж байна. За мөн өнгөрсөн 7 хоногт зам төвөр 2 гарсан байгаа. За юунд насны хүрсэн нэг явган зөрч зам төвөр бас биедээ гэмтэл учирсан. За мөн өчигдөр үе 2017 оны 4 сарын 12 өдөр за сургуулийн насны хүүхд 7 настай хүүхд одоо ингэ харгац хөнгүүгээр бацраа хамгаалагчдгүйгээр замын хөдөлгөөнд оролцож явсны улмаас ингэ тэрээс ширгүүлсэн ийм бас бүртгэгдсэн байна. За тухайн гэмтэл нь одоо явах гэмтэл нь одоохондоо тогтогдож байгаа. За мөн манай замын цагдаагийн таск нь өнөөдрөөс эхлээд ачааны автомашин нэгдсэн хэмжээ шалгалт арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ тоолууд болно. За цагдаагийн газрын нийт бие бүртгэнийг орой өдрийн цагаар эргүүл татна оролцуул. Энэ замын цагдаа тасгийн нийт холбогч нэг арга хэмжээгээр удаан зам болон хотоос элгийн хотоос гадуурх замд хэмжээ шалгалт хийнэ. Иймд жолооч та бүхэн одоо хөдөлгөөнд оролцохдоо ачааны автомашин ачааг хэтрүүлэхгүй байх, мөнгө хэтрүүлэхгүй байх. За мөн ингээд гэрэл дохоо мөнгө үзэмжингээ сайжруулж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. 2017 оны эсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар явагдаж эхлээд 2 сар гаруй хугацааг үдэж байгаа билээ. Тэгвэл тус эсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш буюу 4-р сарын 14-ний оройн 17 цагт дуусах юм байна. Одоогоор манай аймгийн нийт төгсөгчдийн 73.1% нь бүртгүүлээд байгаа ажээ. 2017 жылғы Біріккен ұлттық тестінің тізімі мемлекет көлемінде жүріліп, ертең яғни сәуір айының 14 күні кешкі 17 сағатта аяқталады. Аймағымыз көлемінде қазіргі жағдаймен барлық оқу бітіруші түлектердің 73.1% тізімделіп үлгерген. 2017 оны эсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар явагдаж маргааш буюу 4-р сарын 14-ний оройн 17 цагт дуусна. Манай аймгийн хувьд одоогоор нийтдээ 1677 бүртгүүлэгч бүртгүүлэх ёстойгоос одоогийн байдлаар 1227 төгсөгч буюу нийт төгсөгчдийн 73.1% нь бүртгэгдсэн байна. За энэ жилийн эсрэг шалгалтын 2017 оны эсрэг шалгалтын бүртгэл маань улсын хэмжээнд 2-р сарын 1-ээс 4-р сарын 14 хүртэл маргааш хүртэл ингээд орой 5 цаг хүртэл ингээд явагдаж дуусна. Энэ дэр бол энэ жилдээ манай аймагаас бол нийт 12 дахь анги төгсөгч бол 1677. Үүнээс одоохонд ингээд бүртгэгдсэн нь 1227 хүүхэд ингээд бүртгэгдээд 73.1% ингээд одоо бүртгүүлсэн байна эсрэг шалгалт энэ жилдээ. За энэ жилийн одоо эсрэг шалгалтын одоо жилүүдээс одоо онцлог юу гэхээр бол эсрэг шалгалт монгол хэл, англи хэл, орос хэл шалгалтын агуулгад шалгуулагчдыг сонсоод ойлгох шалгуурыг шалгах тийм одоо даалгаврууд орно. Бусад одоо гişрүүд бол хуучин одоо журмаараар явагдана. Бас одоо хоёр дахь одоо ямар онцлог гэхээр бол энэ чинь одоо бүртгэгдсэн одоо хүүхдэд нам бол өөр өөрсдийн хувийн одоо мэйлээр бүртгүүлсэн байгаа тусдаа. Зориултын одоо төхөөрөмжүүд бол жишээлбэл сая одоо сонсох даалгавар гэсэн тийм ээ. За сонсох даалгавар одоо зориултын одоо төхөөрөмжт нь бол 3 дугаар бүрэн тоо сургуулийн эсрэг шалгалтын төв байгаа. Тэднэр одоо бүх одоо ангиудэд байрлуулсан. Тэргээр одоо шалгалт өгнө гэсэн үг. Энэ бүртгэлийн хугацаанаас ингээд хосрогдсон хүүхдтэй бол хосрогдсон тийм одоо юугаар бол энэ хугацаанд ингээд амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Яагаад гэхээр бол улсын хэмжээнд нэгэн зэрэг одоо бүртгэл ажил маань ингээд явах учраас хугацаа маань ингээд сунгон нэмэн гэсэн одоо тийм ойлголт байхгүй. Тиймээс одоо хугацаанд ингээд амжиж бүртгүүлэх одоо нийт одоо бүртгүүлэгчд ингээд анхааруулж хэлье. Та бүхэн сайн мэдж байгаа. Шалгалт маань бол 2017 оны 6 дугаар сар 14-ээс 19-ний хооронд явагдана. За энд бол 6 дугаар сар 14-нд нийт шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтыг бүгд одоо заавал одоо шалгалт өгөх болно.
Тэгээд 15-наас болоод өөрөөсөө ингээд сонгосон гişүүдээр ингээд шалгалт ингээд өгнө гэдгийг хэлье. За ингээд эстэй болвол нийт одоо шалгуулагчтай болвол бэлтгэл ажлаа сайн хангаад өөрөөсөө ингээд сонгосон хуваар авах болтугай гэд өрөөе. Баярлалаа. Энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 14-нөөс 19-ний хооронд болно. Түүнчлэн энэ удаагийн шалгалтын онцлог нь монгол хэл, англи хэл, орос хэлний шалгуулагчдыг сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг оруулсан байна. Мөн улс даяар нэгэн зэрэг бүртгэл явагдаж дуусах учраас заасан хугацаанд багтаан бүртгүүлээгүй тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй ажээ. Иймээс бүртгүүлэгчдийг хугацаанаас хоцрохгүй байхыг албаныхан анхааруулж байна. Одоо та бүхэн Монгол банкны тухай товч танилцуулга хүргье. Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын төв банк гинэ. Монгол банк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга тэмдэг албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ. Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт түүргийн тогтвортой байдлыг хангахад оршдог юм а. Монгол банк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмждэг үзүүлдэг юм а. Монгол банкны тухай хууль заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлнэ. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, мөнгөний бодлого боловсруулж хэрэгжүүлэх, засгийн газрын санхүүгийн зууршлагчийн үүрэг гүйцэтгэх, банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ. Монгол банк өдгөө удирдлага, ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, 10 газар, 1 төв, 14 хэлтэс, 9 алба, 3 бие даасан алба, 1 төлбөр тооцооны төв, аймаг орон нутаг дахь 5 хэлтэс, 12 салбартайгаар төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, арилжааны банкуудын үйл ажиллагааг хянан чиглүүлж байна. Олон улсын түвшинд Монгол банкны хамтын ажиллагаа өргөжөж, дэлхийн олон орны төв банкуудтай ажил хэргийн холбоотой хамтран ажиллаж байна. Mongolia мемлекеттік көлемінде ақша айналымын керектенетін толық құқықты ұйымдықты Монголия мемлекетінің орталық банкі деп атаймыз. Монголия мемлекетінің орталық банкі Моңғол банк деп аталған. Моңғол банкінің орталығы Монголия мемлекетінің астанасында орналасқан. Моңғол банк мемлекеттен орнатқан заңды мүддемен қатар арнайы жасалған таңба құжаттарды керектенеді. Моңғол банкінің негізгі мақсаты төгріктің қалыптылығын сақтауға негізделеді екен. Моңғол банк өзінің негізгі мақсаты аясында қаржы нарықтығы, банк құрылымының тұрақтылығын қанымдау жолымен экономикалық тұрақты дамуының өз үлесін қосуда. Моңғол банк орталық банкі жанында заңда көрсетілгендей өз мақсатын орындау үшін төмендегідей іс-шараларды атқарады. Мұнда ақша айналымға кіргізу, ақша кредит саясатын қанымдау, банкінің іс-шарасын бақылау қою, банкаралық көлемді ұйымдастыру, сырттық валюталық мемлекет қорын иемденіп, басқарып, Моңғол банк бүгінгі күнге дейін 10 жер, 1 орталық, 14 бөлім, 9 кеңсе, 9 жекелік кеңсе, 1 төлем төлеу орталығы, аймақ орталығында 5 бөлім, 12 бөлімшесімен мемлекеттік ақша айналысымен іске асырып, комментариялық банкілердің жұмысын тексереді екен. Халықаралық деңгейде Моңғол банкінің бірлескен іс-шарасы кеңейіп, дүниежүзілік мемлекеттердің орталық банкыларымен жұмыстайтын қаржы қатынасын жұмыстауда. Эрхэм үзэгчдээ одоо та бүхэн цагаан гарын мэдээнд анхаарал хандуулна. Құрметті көрермендер, енді сіздер сомондық ауа райы мәліметімен таныс болыңыздар.
үзэгчдээ Сайн телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөлд маргааш өдрийн өрнийн 6-гаа хүлээн авч үзнэ. Құрметті көрермендер, Сайн телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің іргіл сай жаңалықтарын сіздерге жеткізді. Жаңалығымыздың соңында сіздер ертеңгі жұлдызнамамен таныс болыңыздар.